За өдрийн мэнд манайхаа Үр хангаа аймгийн 900 сумд гилаахында зочлоод байна. Гилааха наашраа да. Ярьслага оноод байна. Зургатаар гарнаа. Наашраа. Гүнаач одоо TV4 телевизээр харах гэж тэ гилааха наашралтаа. Гү таны сэтгэлийг сонсох гэж тэ. Гү таныг од болох гэж тэ гилааха. Оо. За гилаахыг өгөхгүй гэвэл энэ өхөрнөөс ярьслага авна. За амар амгалан байна уу та? Тарган давтаа сайхан орж байна уу? За танаас нэг ярьслага болгосон болоо. Мөрөгчтэй юм болоо гайг байгаа. За өнөөдөр гилаахын да битэд бодмаагч төрөө нэмка болрооч 5 хурж ирээд байна. 5 үед ирээд тэгээд сайхан байгальтайгаа танилцаад сангийн далаа гэдэг сайхан нууртай газар байна. Энэ дээр очиж сайхан амраад за одоо ер нь бол буцах тийшээ хандаад байна. За гилаахтаа ер нь бол хамтарч ажиллахаар болсон. Яаж хамтарч ажиллах вэ гэхээр эхний зундаа бол зуны 3 сарын хугацаанд малчин айлын гэр төрөөсийн үйлчилгээ буюу жижиг хэмжээний амралтын газар яг энэ бүс орчимд байгуулна. За манай хоршооны 2 гэр бол энэ хавьд байгаад тэгээ хөөхөн хөтөлбөр өдөртэй. За эхний ээлжинд 103 сар хугацаанд энэ үйлчлэгээг үзүүлчихэд тэгээ явандаа эндээсээ хөөхөн орлого олоод ирэх юм бол цагаа эдний цэхээ хотод байгуулах юм төлөвлөгөө байна. Гэтэ энэ эхний үйлчлэгээс бас их юм шалтгаалх болохоор хэдүүлээ энэ ажлын ард нь нэг хариуцлагатайгаар гарчмаар байна. Тэ хэдүүлээ энэ айлдаа сайхан злаад наашир энэ хашаа оронд нь орж танилцъя. Хөөхөн иршнүүтэй танилцъя. Тэр ямаа сүргийг хонь сүргийг харуул нэг 700 гаруй бог бодмалтай. Энд хөөхөн ишгнүүд харагдаж байна. Тэгээ энэ айлдаа харилцан бие биендээ туслах замаар ер нь малчтайгаа ер нь цаашдаа хоршоогоороо дамжуулж хамтарч ажиллах ийм боломж бүрдээд байна. Эхний айл маань бол Гила Эрдэнэ чимэг гэдэг айл байгаа шүү. За сайн байцгаана уу? Сайхан урж гин үү та? Та бүхний сүүс айлыг сайхан саагаад өгнө. Толтолсанаа. За битгээ занаа. Тэр хөөх ишгнүүдээ хараа та. Надаа. Нэрээ 100 энд нэрээ байхгүй гэсэн шүү дээ. Тэр харагдаж байгаа уулын дэргэд мод ой мод байгаа. Тэр ой модны дэргэд ер нь бол 100 шин гэтгсэн. Тэгээ энэ хавьд чинь 900 сумын хавцаа хужирт ойрхон, хар өрн ойрхон. Тэгээд хамгийн гол нь өндөр гэгийн зан одрог байна. Бөөрн байдаг гэсэн. Тэр нь одоо хамрын идтэй төстэй их энергитэй газар гэж хэлээ. Тэгээ үзэж харах юм бол ихтэй их сайхан нутаг байна. Хоёр дахь хүн даваад л нь болохоор төв замтайгаа баг 3-4 км-ийн зайтай их ойрхон юм байна. Энэ айлын эзэд маань ч гэсэн ер нь нэлээд уриалгах бидний бодож төлөвлөж исэн юмнуудыг ер нь бол үжээ бодчихсон хамтарч ажиллахад нээлттэй ингэж хүлээж авч байна. Тэс одоо хаа болд дээ. Нааш. Лаа юу ч телевизээр хард юм бэ. Бид зүгээр дотроо нөө хоршооны гишүүдтэй л мэдээл олох гээд байгаа юм. Байхгүй. За таны нэр алдар юм бэлээ? Содном бэл гэдэг юм уу? Аль нутгийн? Ах нь уурхангаа бүрдсэн малчин байна. За хэдэн жил болж насаараад болж байгаа. Насаараад болж. Хэдэн малтай? Малынхаа тав мэдгүй байсан. Наа Бямба өгтө Эрдэнэ чимэг гэдэг. Би одоо Уурхангаа аймгийн 900 суманд төрж өгсөн. Тэгээд 2003 онд 2006 онд хөдөө аж ахуйн сургуулийн газар зохион байгуулалтын инженер мэргэжлээ төгсөөд 2008 оноос хойш ерөнхийдөө энд ажиллаж байгаад 13 онд хөдөө аж ахуйн салбар болох мал аж ахуй руу ороод мал дээр 10 жил амьдарч байгаад
Тэгээ одоо түрүү жил 9 сараас эхлээд нөгөө буцаа төрийн албанда шалгалтаа өгөөд орсон байгаа. Ингээд нөгөө мал аж ахуй, төрийн ажил мал аж ахуй хоёрыг хослуулж ил амьдарч байгаа да. За баярлаа. За өндөрлөө. Хаад эцэг.